Сайн байцгаана уу? Та бүхэндээ 5 мөнгө компани оруулж ирж байгаа Toyota Land Cruiser 200 VX маркийн автомобилийг танилцуулъя. Домогтол Land Cruiser. Land Cruiser брэнд нь 1957 онд BJ20 загвараар 90 үеийн эхэлсэн. Тухайн үед ихэнхэд анги нь энгийн байсан учраас зөв буруу альж талын жолоодлоготойгоор зах зээлд нийлүүлэхэд асуудалгүй байсан бөгөөд Toyota брендийн хувьд шинэ улс, шинэ зах зээлд автомашина гаргаад түүнийг дагаад тухайн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн 2 хаалгатай, 4 хаалгатай, дээвэр Т зэрэг олон төрлийн автомашинуудыг бүтээж зах зээлийг байлдан дагуулдаг байсан. Энэхүү арга барилыг тухайн үед Land Cruiser Strategy гэж нэрлэдэг байсан юм. Домогтол Land Cruiser нь 60 гаруй жилийн туршид 4WD болон найдвартай байдлаар нь тэргүүлэгч нь байсаар ирсэн. Харин одоо бат бөх байдал хүч чадлын хувьд улам илүү болж зах зээлд дахин мэндэллээ. Туулах чадварыг нэмэгдүүлэх шинэ инновацийг эзэмшснээр шинэ үеийн 4WD-гийн ноёлогч болж чадлаа. Намайг илэрхийлэх нэрийн хуудас юу вэ гэж эрхэм та өөрөөсөө асууж үзсэн үү? Тэгвэл таныг ганц үг чилээгүй байхад хэн бэ гэдгийг тань жолоодож байгаа төмөр хүлэгч нь илэрхийлнэ. Хурд хүч, зөөлн тав тух, чамин танцэг байдлыг дээд зэргээр бүрдүүлсэн нэрийн хуудсыг тань бид олж өгье. Энэхүү автомашин маань 2013 оноос 5 компани Монголын зах зээлд худалдаалж эхэлсэн байгаа. Энэ загвар нь болохоор 13 оны шинэ загвар нь болохоор урталтаа болохоор уртлын их гэрэл нь 6 шиг цэгэн лединг гэрэлтэй, ойрын гэрэл нь кисеньон, олон гэрэл нь энгийн шар гэрлээрээ мөн 4 талын камертай, урдаа энэчнэ камертай байгаа. Доороо нэмэлт манангийн гэрэлтэй. Мотор хүчин чадал нь 4600 мотортой, 8 цилиндртэй, бензин хөтөлбөртэй, автомат ороотой, 310 морины хүчин чадалтай ийм машин байгаа. Land Cruiser машин одоо үндсэн 2 фронт дээр тулалдаг гэж хэлэхэд болно да. За нэг нь бол машины бат бөх тал дээр. За энэ тал дээр бол баг ярих юмгүй лидерүүдийн нэг хэлчих болно. Харин luxury тал дээр бол бас нэлээд их зүйлийг Японы инженерүүд бас хийж чадсан. Ерөнхийдөө энэ Land Cruiser машиныг боловсруулахад 1500 орчим Toyota-гийн инженерүүд оролцсон байгаа. За тэгээд 5 жил гаруй одоо энэ төсөл дээр ажилласан. Яг машиныг бол Америк, Оман, Австралийн Outback зэрэг одоо хамгийн хүнд хэцүү тийм одоо цагуурын болоод одоо газар нутгийн тийм өрмөц онцлогтой хэсгүүдээр одоо аваачи тестэлсэн. За тэгээд люкс талыг нь бол ер нь Америкт аваачиж туршсан одоо тэгээд хурдтай явах үед машины одоо тав тух хэр байж гэдгийг эсвэл за гүн цаснах одоо тэр тест гэх мэт зүйлсийг бас Америкт хийж үздэг гэсэн байна. За харин Оманд юу хийж туршсан бэ гэхээр хуурай, илсэрхэг тийм орчин нөхцөлд. За мөн тэр цөлийн тэр айхтар халуунд air condition яаж ажиллах нэ? За машины бас битүүмж ямар байх нэ гэдгийг бас шалгаж үзсэн байж байгаа. За энэ машины дотор загваруудыг би танд тав хүн танилцуулъя. Жолооны хурд нь болохоор дүүб оруулахтай, хажуу талаараа арьсан оруулахтай. Жолооны хурд нь халдаг байгаа.
Мөн жолооны хүрдэн дээр нэмэлт Bluetooth утсаар ярих боломжтой удирдлагууд болон аудио одоо хөгжим өдөрдөх тийм нэмэлт удирдлагуудтай. Хянах самбарууд нь бүгд LED ийм шинжлэх 13 оныхны бүгд ийм шинжлэхсэн загвар нь ийм LED одоо гэрэлтэй болсон байгаа. Та FM болон AM мөн AUX, Bluetooth, USB, диск ийм гэсэн бүх форматын дискүүдийг одоо уншина. Мөн дэлгэцтэй хөгждөгөөс гадна DVD гарах бас тохиргоотой байгаа. Энэ хэсэг маань одоо манай парны хэсэг байгаа. Машины маань машины пар нь болохоор 400-ны хаалцтай. Зорчигч маань дөрвөлээ өөр температураар одоо өөр тохирсон хэмжээгээр заалыг халууныг тохируулах боломжтой байгаа. Тансаг зэрэглэлийн тоноглол хүсэж байгаа хүмүүс бол Land Cruiser машин бараг хүссэн бүхний нөгөндөө. Машин маань 4 талын камертай нэмжлэхэд давуу тал нь. За одоо би та бүхэнд ухрах камерыг харуулъя. Ухрах камер руу оруулаа. За мөн уртлаа. Машины уртлын хэсэг болон баруун талын хэсгийг ингэж хэсэгчлэн харуулж байна. Мөн дахиад машины хоёр хажуу талын уртлын хэсгийг харуулж байна. Машиныхаа хойдлын хэсгийг ингэж харуулж. Ингэж дөрвөн талын талаа бүрэн хянах боломжтой болсон байгаа. Энэ камера бол авто дээр нь тавьчихд бол автомашин маань хөдөлгөөнд оролцож байхдаа 20 км/цагаас дотогш болохоор аюулгүй байдлын үүднээс жолоочтой уртлын хэсгийг ингэж ойрхон хэр зайтай явж байгаа гэдэг бас давхар хянуулж байгаа. Энэ мөн аюулгүй талаасаа бодоод 20 км/цагаас дээшээ хурлахаар энэ уртлыг хянах одоо камерын үзүүлэлт нь өөр автоматар алга болж байгаа байх болж. За мөн голын тойл маань өөрөө ингээд автомат. Ерөнхийдөө Toyota компани машин бол ер нь домог болсон тийм алдартай бүх бат чанараараа. За тэр одоо чанар нь энэ Land Cruiser машинд бол бүр ч илүү их тод тусагцсан. Машин автомат хөргөө насаас чигээр болохоор шөнийн цагт хойдолд явж байгаа машин маань холын гэрэл дээр тавиад одоо жолоочийн одоо аюулгүй байдалд алдагдуулж нүд гэлбэх тийм юм тохиолддог. Энийг болохоор авто дээр нь тавьсан тохиолдол хойноос тусаж байгаа одоо холын гэрлийг одоо хугална. Мөн хоёр хажуу талын тойл маань одоо ухрах хараандаа хийнгүүт хоёр хажуу талын тойл бас дагаж жолоочийн аюулгүй байдлыг хангаж доошоо ингэж сууж өгдөг байна. Энэ тохиргоон дээр нь тавьж болно. Эсвэл ингэж тохиргоон дээр нь ингэж тавихгүйгээр зүгээр энгийн ухрах үйлдэл хийж болно. Toyota Land Cruiser 200 автомашин маань энэ загвар нь 2008 онд анх үйлдвэрлэгдэжсэн. Энээс хойш сая өнгөрсөн 2013 онд загвар нь бүрэн шинжлэгдсэн байгаа. Эндээс одоо дурдах юм бол доторх хянах самбар байна. Мөн доторх салооны зарим нэмэлт тоноглолууд мөн гадна талаасаа их гэрэл, машины артлын гэрэл энэ загварууд нь одоо нэмэлтээр одоо шинжлэгдэж орсон байгаа. Land 200 автомашин маань дээрээ люк байна. За люк нь болохоор хоёр янзаар онгойж байгаа. Хоёр янзаар онгоно. За нэг нь болохоор ингээд бүтнээр онгоно. Мөн дээшгээ ингээд салхивч маань ингэж хагас онгойж байгаа. Ийм хоёр янзаар онгоно. Мөн машин маань голдоо одоо жижигхэн хөргүүрийн хэсэгтэй байгаа. Энэ хөргүүрийн хэсэгтэй болохоор ойролцоогоор 5-аас 6 жижигхэн одоо цэвэр ус тий ус ундаа хийгээд аваа явах боломжтой. За мөн автомашиныхаа хойдлын багажийн хэсгийг жолооч маань одоо 3 янзаар онгойлгох боломжтой. Энэ нэгдүгürt одоо автомашины хөдөлгөөн дээрээс удирдах онгойлгож болно. Мөн дотор талаасаа энэ кнопоор онгойлгож болно. Мөн хойдлоосоо одоо гараараа өөрөө онгойлгож болно. За хойдлын энэ хаалга маань болохоор өөр автоматар онгойлж хаагдана гэж төрүүлсэн байгаа. Хаагдахын хувьд бол ингээд автоматар ингэж хаагдаж болно.
Доотлын хэсэг болон дээдлийн хэсгээ онгоолгоод хэрвээ дутуу хаагдсан тохиолдолд өөрөө автоматар сорж авах тийм боломжтой. За энэ дотор болохоор автомашины маань дэлгүүр багжны хэсэг байна. Автомашины дөрөвт нь багж ирж байгаа, багж маань дагалдж ирнэ. За энэ дээр болохоор 8, 10, 12, 14 амтай дэлгүүрүүд байна. Бах байна, дорцоо, сэвчэн дорцоо, данхраад дорцоо, данхраад иш, нимх хасга атверк ийм багштай ирж байгаа. За энэ хэсэг маань болохоор автомашин зориулсан 2 шиг ослон гурвж байгаа. Ямар нэгэн ослон аваар боллоо гэхэд арталтаа дугуй гарлаа гэхэд арталтаа болон урталтаа нэг нэгээр нь байлгах боломжтой. За аюулгүй талаас Land Cruiser 200 автомашин маань өөрөө болохоор аюулгүй ослын 12 шиг дэртэй байгаа. Зорчигчийнхоо бүх талаас нь одоо аюулгүй хамгаалсан аюулгүй ослын гэрнүүд байгаа. Мөн шаргалтын эсрэг систем, ABS систем байгаа. Автомашин маань одоо дөрвөн талын камертай одоо гэж хэлсэн байгаа. Ухрахтаа дөрвөн талын хойлогын камертай харахаас гадна мөн энэ машин маань арталтаа 4 болон урталтаа 2 давхар мэдрэгчтэй байгаа. Энэ мэдрэгч маань бас камер ажиллаж явах, давхар хинж явах үед бас одоо ямар нэгэн аюулгүй саад учрал одоо тохиол өгч одоо нөгөө жолоочтой одоо мэдгэнэ. Өөр дөр болохоор аларм гэдэг одоо нөгөө тохиолын юм байгаа л да. Тэр нь болохоор автомашин гинтийн халдлага болон ямар нэгэн одоо хүчтэй дөргөн мэдрэгдсэн үед болохоор өөрөө сигнал нь одоо автоматар дуурж дохиор аварын дохиор насаж тэгж одоо хүчтэй сигналдж тийм одоо тохиол сурлагдсан байгаа. Toyota Land Cruiser-ыг люкс ангиллын машин болгож байгаа бас нэг зүйл гэх юм бол энэ 4.6 литрийн багтаамжтай V8 хөдөлгөөр. Өмнөх мотороо бодох юм бол хөдөлгүүрийн багтаамж жижигсэн, мориных нь хүч ихсэн. Одоо 309 морины хүчтэй. За 430 хэдэн ньютон-метр чадал гаргадаг. Үзэгч та бүхэн таван бүгд компаниас Toyota брендийн автомашин худалдаж авах бол бид та бүхэнд 1 жил буюу 20,000 км-ийн баталгаад хугацааг олгож байгаа. Энэ хугацаанд бүх машин маань 1-4 удаа баталгаа засварын үүсгэгийг хийх байгаа. Мөн та бүхэн таван бүгд компаниас Toyota-гийн бүх автомашиныг 12-оос 36 сарын хугацаатай 0.9% хүнтэй зээлээр авах боломжтой байгаа. Хүчнийг өстөө уучлаа. Хүчний амжин гэж бодоод орчлоо. Юу амжих вэ? Яагаад ч боломжгүй шүү дээ. Зөвхөн яагаад боломжгүй гэж. Уучлаа гэдэг уусаа амжихгүй. Би өнөө материал гэдэг тохиолдсон. Дээр уучлаа. Ямар боломжтой. Шүү. Миний ард дээр уучлаа. Эм сав судлалын үндэсний төвд одоо өдөрт нэг 250-аас
одоо 350 хүн орчим хүн ослын эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авдаг. За эндээс хамгийн одоо нэгдүгээр ямар одоо ослоор дүгэ гэхээр зам дэвэр ослоор орж байгаа. Тээврийн одоо энэ хэрэгслийн нөхцөл байдал бол тодорхой одоо тийм шаардлага хангасан тээврийн хэрэгсэл бол байхгүй байна. Дугуйны газар тулах хэсгээрээ одоо дугуй зам дугуй барилтын коэффициент гэж байдаг юм а. Энэ нь алдагдчихдаг. Тийм учраас одоо энэ тэгшүүр асфальт замд ч юм уу зочгосгийн гадруу нь орсон үед бол тээврийн хийхстэй тодорхой зайн зогсоох хэрэгтэй тийм үү жолооч. Тодорхой аюул саа тохиолдсон. Тэр хэмжээнд зогсоож чадхаа болчдөг ийм аюултай. Цаана одоо өөрийнх нь одоо найднаас тэгэл одоо эд хөрөнгө бусдын одоо аймагнаас эрүүл хохирдог ийм учраас энэ дээр бол одоо нэлээд одоо том хэмжээний арга хэмжээ зохиох хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө энэ дугуйны маань ашиглалт шууд л нөгөө зам тээврийн ослоор гарах нөхцөлтэй шууд холбоотой гэж ойлгож байна. Хуучин дугуйны хувьд бол одоо дутагдaltaй тал зөндөө байна шүү дээ. Энэ дугуй аюултай боллоо шүү гэдээ одоо ингээ хасаа ицсэн байгаа дугуй. Тэр хуучин дугуй хэрэгснээр Зогсох гэсэн газар зогсож чадахгүй ийм асуудлууд байдаг. үйлдвэрлэлээ тэгээд 5 жилийн дотор бол хэрэглээ дуусгах хаях ёстой юм байдаг. Ашиглалтаа бодсон дугуйнуудыг манай нь ашиглаж байгаад бол жоох сэтгэл дундуур байдаг. Тэгээд аваар услах гэж хэлдэг. Дугуйны хувьд ярих юм бол одоо зайлшгүй одоо өвлийн үйлрэл хийж байгаатай холбоотой бол зайлшгүй өвлийн дугуй тавьсан байх шаардлагатай. Зүүн нь бол зууны яг нэмэлт температурд явдаг дугуйг тавих хэрэгтэй. Манайхан бол одоо хэрэглээнийхээ үүднээс болохоор яг 4 өдрийн дугуй тавьчихдаг. Өвөл цас мөсөн дээр зогсдгоо зогсох газараа зогсохгүй хэтэр зогсоод Одоо цаг мөнгийг хэмнэж байгаа ч гэсэн энэ нь эргээд бол одоо асуудалтай. манайх шиг юм хүнд нөхцөл одоо ширүүн цаг агаартай газар бол юусэн тэр үл тохирохгүй. Өвлийн дугуйг ерөөсө 3 сар 4 сар гэж солих хэрэгтэй. Дөрвөн улирлын дугуй сонгож хэрэглэнэ гэдэг нь ер нь бол буруу зүйл л дээ. За манай Таван богд компани бол Bridgestone брендийг 2001 оноос эхлэн Монголын зах зээлд борлуулж хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа маань чигдрээд нийтдээ одоо ингээд 13 дахь жилдээ одоо явж байна. Bridgestone дугуй бол бусад одоо дугуйнаас ялгарх онцлог чанар нь бол одоо манай Монголын цаг агаарын нөхцөлд тохируулж тааруулж үйлдвэрээс нийлүүлж байгаа гэдэг нь л давуу талтай байна л да. Тухайн брендийн талаар бол ер нь бол хүмүүс бол ер нь манайх борлуулж ихснээс хойш хүмүүс албан байгууллагууд бол ер нь өргөн хэрэглээнд хэрэгэлдэг учраас ер нь мэдлэг бол ер нь сайн. Bridgestone-ы дугуйны давуу тал нь бол ерөөсөө аливаа одоо бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэгдэхтэй бол одоо дандаа технологийн дэвшлүүдийг одоо өөрсдөө төрүүлж бий болгоод тэгээд тухайн дэвшил дээрээ суурилсан одоо онцлог давуу талуудтай дугуйг үйлдвэрлэдэг. Дугуйг сонгохдоо зунд нь бол 4 улирлын дугуй бол бартад замын нөлөөлөлтөй E2 дугуйнаасаа бол хэрэгжилж байгаа. Өвөлд нь болохоор аюулгүй байдал талаа сонгоод Belizak өвлийн нөгөө халтрын агуулганы дугуйг бол хэрэгжилж байгаа. Тэрүүгээр бол одоо олдогтой да. Япон чанар шилдэг технологи. Belizak DM-V1 Multicell compound технологи. Мөсөн дээр гулгах гол шалтгаан бол эрзэн дугуй болон мөсний гадаргууны хооронд нэмгэн усны хальс үүсэх явдал байдаг. Энэхүү дугуйны бүтцэд патентлагдсан цор ганц технологи болох Bridgestone Multicell compound ашиглагдсан. Сархиныг бүхий хэн поролонтой адил гадаргуу дээр үүссэн усны микро хальсыг шингээ авч авцалдах чадварыг хэвээрүүлдэг. Усан гадаргуу үүссэн тохиолдолд дугуй ямар ч хээтэй байгаад нэмэргүй юм. Bridgestone дугуй бол ерөнхийдөө өөрөө дэлхийн номер 1 одоо ялангуяа суудлын тэрэг өвлийн дугуйн дээр бол дэлхийн номер 1 дугуй байдаг. Тэгээд энүүгээрээ бол одоо дэлхийн 11 орн одоо үйлдвэртэй тэр тухайн үйлдвэрүүд дээр бол
одоо тухайн орон нутаг, орон замуудад зориулагдсан одоо тест бүгд инженерийн баг ажиллаж байдаг. Тэгэхээр бол одоо хамгийн сайн дугуйг Bridgestone үйлдвэрлэдэг гэдэгтэй бол өсөө эргэцэх юм байхгүй. Дугуй худалдаж авахд бол нэгдүгээрт бол брендийг нь харна. Хоёрдугаарт үйлдвэрлэсэн улс, гурав дугууны он сар болно. Чанар дээр бол анхаарна. Шинэ дугуй худалдаж авахдаа дандаа он сар хугацааг нь харж шалгаж авах хэрэгтэй. За өвлийн дугууны хувьд болохоор зэрэг одоо мэдээж одоо энэ хээний хувьд бол ийм одоо маш олон шигүү байрлсан. Тэгээд эрзэний дараа төцгээд одоо пордон шиг зөөлөн ийм байвал одоо хамгийн сайн. Тэгээд ер нь хүмүүс мэдээд авах хэрэгтэй энэ үг орсон дугуй болоод ерөөсөө өвлийн дугуй гэсэн үг. Өвлийн дугуйн дээр бас дугуйныхаа хийг бас яг тааруулах хэрэгтэй. Жибэн дээр бол 2-оос 2.2 даралт 2.2 даралтай. Жижиг тэрэн дээр бол 1.8-аар бол хийх хэрэгтэй. Энийг тааруулахгүйгээр яхаар бас дугуй газартаа мөстөө зам дээр бол хайрцаг нь бас багасдаг байхгүй. Ерөнхийдөө манай ихэнх салбарууд бол одоо дугуй худалдаа авахд үнэгүй солиод өгдөг. Тэгээд хэрв та бүхэн хүсэх юм бол дугуйндаа баланс хийх тийм ээ. Азотын хийгээр хийлгүүлэх гэж ярьдаг. Одоо энэ одоо үйлчлэгээнүүдийг бол яг тодорхой хэмжээний үнэтэй эдгээр нь бол тусдаа үнэтэй хийгдэж өгч байгаа. За манай компани бол Bridgestone брендийн дугуй худалдаж авсан хэрэглэгчд үнэгүй одоо сольж угсрах, азотын хийгээр хийлэх болон дагалдах бүх үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэрнээс гадна нөгөө машинууд нь тааруулж авах янз бүрийн диск обод ч юм уу төмөр ободоос тааруулж өгдөг байна.